Одныхондоо өнөөдрийн мэндийг хүргэе. За 9 сарын төлөв байдлыг ярих гэж байна. За 9 сар бол онцгой сар намрын өдөр шөнө тэнцэх ийм үе. Дээрээс нь 9 сард 2ч хэртэлд болох гэж байна. 9 сарын 7-нд сар хэртэнэ. 9 сарын 21-нд нар хэртэнэ. За энэ бүхэн бол бүх төвшөндөө маш хүчтэй тийм нөлөөлнө гэж үздэг. Ялангуяа охин загас хоёр бол одоо энэ астрологийн энэ тойргийнхоо яг тэнхлэхийн дагуу бие биенийгээ ингэж өөдөөдөөс харж иршдэг. Тийм болохоор энэ эртэлтийн үе бол засны ордонд бас охины ордныхоос тутахгүй хүчтэй нөлөөлнө гэж ингэж үзээд байгаа. За тэгэхээр таны 7 дугаар гэрт бол нар хэртэж байгаа юм байна. Тэгэхээр таны 7 дугаар гэр гэдэг бол бүх төрлийн харилцааг илэрхийлж байгаа. За тэгээд дээрээс охины ордонд болж байгаа энэ охины ордонд сар хэртэж байгаа штэ. Бас дээрээс нь нарч хэртэж байгаа. За энэ олон хэртэлтүүд таны ордонд бол бусад хүмүүсээс илүү нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. За тэгвэл яагаад ингэж үзэж байгаа юм бэ гэхээр таны 7 дугаар гэртийн бүх хэртэлт бол болж байгаа учраас дээрээс нь таны 7 дугаар гэрт Раху байрлаж байгаа. 1.5 жилийн туршид гэж үздэг. 1 сарын 12-наас хойш 26 оны 6 сар хүртэл байрлах энэ Раху Кету буюу сарны өмнөд хойд занглаа гэж ярьдаг. Энэ занглаа бол таны 7 дугаар гэрт. Таны Раху таны 1-р гэрт байрлаж байгаа. За гэтэл яг энэ гэрт чинь 7 дугаар гэрт чинь 9 сарын энэ хэртэлтүүд тохиолж ийн гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ 7 дугаар гэрийн асуудал бол маш хүчтэй өөрчлөлтүүдийг хөндлөнө л гэсэн үг. За тэгэхээр энэ ямар байх вэ гэхээр та ер нь аль болохоор бусад хүмүүсээс хараат бусдын сонирхол таны төлөвлөгөөнд ер нь нөлөөлж яхааргүй. Зөвхөн өөрийн хүснээрээ ажил амьдралаа төлөвлөх ийм боломжийг энэ хэртэлд олгож байгаа гинэ. За таны бодол таны төлөвлөгөөнд бусад хүмүүс нөлөөлөхгүй байж та өөрөө л өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж явах юм бол энэ их сайн үе гэж байна л да. За ерөнхийдөө бол энэ бас юугээд хэлчихэж байгаа юм бэ гэхээр ямар нэгэн харилцаа нас та хамааралтай хүнээс, байгууллагаас, албан байгууллагаас хувийн харилцаанаас ямар нэгэн хараат байдалтай байх юм бол энэ танд жоохон тийм тавг нөлөөнүүдийг авчирна гэнэ л дээ. Тийм учраас хараат бус байдлыг илүү хүчтэй тавих хэрэгтэй байна. За энэ тэгэхээр харилцаануудыг таслан албар байхгүй зогсоочно л гэсэн үг биш. Харин яах ёстой вэ гэхээр энэ харилцаанд өөрийн үүрэг ач холбогдлогоо дахин үнэлнэ л гэсэн. Жишээлбэл та хань гэр бүлийнхэнтэй бол мэдээж та тэднээс хараат байх гэдэг бол ойлгомжтой. Гэхдээ өөрөөсөө илүү тэднээс хараат байгаа. Тэдний ашиг сонирхол, тэдний үзэл бодол, тэдний төлөвлөгөөр яваад байхгүй байвал зүгээрээ гэж байна. Магадгүй энэ найз нөхдөд харилцаан дээр ч ажил хэргийн харилцаан дээр ч гэсэн тийм байх хэрэгтэй гэж байна. За тэгээд магадгүй зарим нэгэн хүн бол бусдын нөөц, боломж, мөнгө гэдэр төшиглэж тэднээс хамааралтайгаар амьдрдаг байх юм бол энэ бүхнийгээ дуусгаруулж зөвхөн өөрийнхөө боломж, өөрийнхөө чадвар, өөрийнхөө нөөцдөр тулгуурлаж амьдрах тийм боломжуудыг ярьж хайх. Тэрийг судлах, тэрэнд дахиж талаар хэрэгжүүлж удах хэрэгтэй гэж байна. Өөрөөр хэлбэл танд нөлөөлөх бусдын нөлөөг аль болохоор багасгах гэдэг юм л да.
Хэрвээ тийм л байх юм бол их олон асуудлууд үүснэ л дээ. Жишээлбэл та одоо эдийн засгийн болон одоо юу гэдгийг эдийн засгийн санхүүгийн болон одоо эмоциональны гэж хэлдэг штэ, эмоц сэтгэл санааны хувьд бас таас ингэж хараад. Ийм байх юм бол энэ үед одоо жишээлбэл тань аль болохоор тэндээс хараат биш л байхгүй бол танд их олон давтууд ирнэ. Магадгүй зарим нэгэн хүндрэлүүдийг танаас болсон гэж үздэг ч юм уу. Аль эсвэл одоо та энэ бүхэнд зарим нэгэн асуудлаалтаа юм гарлаа гэхэд гол буруут нь та болдог ч юм уу. Энэ байдлаасаа болоод та нэлээд одоо сэтгэл зүйн хувьд нэлээд дарамт хэцүү байдалд орж энэ бүх харилцаануудыг дуусгачмаар хаашаа ч юм уу зүгтчмаар энэ юм санагдах уу ирнэ гинэ. За энэ магадгүй тэгээд ажил төрлийн болон зөвхөн хувийн нөхөрлөлийн харилцаанд илүү хамаатай гэж. За энэ өөр бас нэгэн зүйл бол харилцаануудад ийм асуудал гэлчихсэн те. За тэгээд өөр нэгэн бас анхааруулах ёстой нэг зүйл бол зарим талаар таны одоо хайр сэтгэлийн болон найз нөхдийн аль эсвэл түншийн харилцаанд бас чухал өөрчлөлтүүд гарч болно гэж. Ямар нэгэн одоо тийм өөрчлөлтүүд орон зайн хувьд гэх юм уу, зарим нь одоо өөр хот руу шилждэг ч юм уу, өөр орн руу нүүдэг ч юм уу те. Эсвэл гэрийнхээ одоо орон зай талбайг өөрчлөхөөр засвар үйлчлэгээ засвар шинжилэл хийхээр шийддэг ч юм уу те. Нэг иймэрхүү өөрчлөлтүүд гарч ирж магадгүй гэж байна. За энэ үед бол таны хувьд таны байр суурь, таны үзэл бодол, таны сонирхол бас нэлээд бусдаас хараад бас өөрийнхөө шийдэрэй л гэсэн санаа хэлээд ах шиг байна л та. За тэгээд харилцаанд гарч байгаа алдаад элдв өнгийн одоо эсрэг үйл ажиллагаанд бол өөртөө илүү анхаарч өөрийгөө хөгжүүлэхэд илүү төвлөрөөрэй гэсэн байна. За зарим хүмүүсийн хувьд бол маш олон жилийн туршид хамтарч ажилласан ажлын хамт олноосоо ч гэдэг юм уу бизнесийн хамтрагчаасаа бас салж холдох үе гэж магадгүй л дээ. Яг бол энэ хэртэлтүүд бол ерөнхийдөө нэг тийм зарим урт удаан хугацааны тэр нэг харилцаа, урт удаан хугацааны тэр ажил бизнесийн чинь үр дүнг нь үзэж бүгдийг бүсэн дуусгах тийм нэг үе ирж ийн гэж яриад байгаа юм. За тэгээд дээрэс нь энэ хэртэлтийн бас нэгэн онцлог бол 9 жилийн өмнөх үйл явдлыг бодоорой. Яг энэ үед тохиож байгаа үйл явдалтай төстэй үйл явдлууд 9 жилийн өмнө болсон байж байна. Аль эсвэл 18 жилийн өмнө болсон үйл явдлууд дахин давтагдах магадлалтай гэж байгаа. За тэгэхээр энэ юу хэлээд байгаа вэ гэхээр хэрвээ та хүн миний урд нь хийж исэн энэ подкастуудаас ингээд ухаад урагшлуулад үзэх юм бол хүний амьдралын 9 жилийн цикл гэсэн нэг тийм видео зурхайн нэг сонирхолтой подкаст байгаа. Хүн бол одоо 9 жил болоод нэг циклийг дуусгаж идэг, нэг юм мөчлөгийг дуусгаж идэг гэсэн. Тэрнтэй бас ингээд холбоотойгоор энэ нар сарны хэртэлтийг бас хаалбарлаад ах шиг байна. За тэгэхээр энд бас нэг зүйлийг яг ингээд онцлоод хэлчихэд Раху таны 7 дугаар таны 1-р гэрт байгаа штэ. Тэгээ Кету таны тэгэхээр таны Раху нэг бол Кету сарны нөгөө өмнөд цаглаад бол таны 7 дугаар гэр болчихж байгаа. Тэгээд өнгөрсөнтэй холбогдож байгаа. Кету бол өнгөрсөнтэй. Раху бол ирээдүйн үйл явдлыг зөөгндөг. За дээрээс нь зөвөр энэ нэг бяцхан тайлбар хэлчихэд бол барууны зурхаачид бол энэ Раху Кетугийн тухай ойлголтыг Раху Кету гэсэн энэ сарны өмнөд хойд занглаа энэ гэсэн асуудал бол ер нь бол Ведийн зурхай буюу дорны зурхайд л ярьдаг тийм зүйл ахгүй юу? Гэвч сүүлийн үед бол энэ дорн урны зурхаануудыг судалсан хүмүүс ингээд аль алийг нэгтгэж яриад идэг болчихсон. За тэгээд нэгтгэж ярьдаг болсноос хойш энэ кармын буюу занглаа буюу сарны занглаа 1.5 жил болоод байрлал сэлдэг юм байна гэж үздэг. Тэгэхээр энэ байрлал нь бол Ведийн зурхаан ёсоор бол одоо энэ байрлал сая 25 оны 1 сарын
12-оос эхлээд байрлал шинжлэгдэж рахуу нь юу танаа ордонд өөрөөр хэлбэл рахуу нь засны ордонд орж ирсэн байхгүй юу? Гэвч орж ирсэн гэж үздэг байхгүй юу? Гэвч энийг барууны зурхаачид тэгж үздэг. Гэтэл бас тэр нэг ямар нэгэн тооцоололт хийдэг байх л та. Энэ чинь астрологийн гариг хэрэгсүүдийн тооцооллуудаар л энэ чинь бүгдийг хэлж байгаа шүү дээ. Энэ чинь бол мэрэг төлөв биш. За гэтэл Ведийн зурхайд болохоор энэ сарны зангилааг өмнөд зангилаагийн таны загас биш хумхын ордонд байна гэж ингэж тайлбарлаад байгаа. За тэгэхээр ингээд хоёр зурхаан жоохон өөр өнцгөөс тайлбарлаад байгааг бол би бас олон юм дээр яриад явах хүмүүсийн толгой эргүүлэхийн нэмэр гэдэг нэг ярьдгүй харин гагцгүй яг загасны ордны тухайтад бол энийг ярих нь зүйтэй. Яагаад гэвэл заримд нь энэ жишээ таарахгүй юм шиг санагдчихвэл магадгүй үнэхээр хумхын ордонд байгаа байж болно. Тэгэхээр тэр сарны өмнөд толгой хойд занглаа гэдэг үл ерөнхийдөө тэр огтлцлын цэг болохоос биш тийм бодтой тийм гариг биш байхгүй юу? Дэлхийн нарыг тойроод иргэдэг 9 гаригуд гэдгээс өөр огт өөр ойлголт. Гэхдээ сарны тэр нэгэн одоо дэлхийг тайрах тэр тойрог дээр нарны одоо тэр цэгүүдийн огтлцол энэ тооцдог нэг тийм цэг юм байна. За тэгэхээр загсны ордонд энэ юм болж байгаа гэдэг хэрвээ таны 7-р гэрт үнэхээр ийм юм сонирхолтой юм үйлчлэлтүүд ингээд энэ дээр дурчин зүйлүүд болоод байгаа бол үнэхээр раху таны одоо нэг төрөлт байна л гэсэн. Онцгой тийм нэг өөрчлөлт болохгүй байна гэж үзчихвэл магадгүй тэр нь хумхын ордонд байгаа Ведийн зурхаан тооцоолол нь зөвч байж магадгүй. Гэхдээ Ведийн зурхаан барууны зурхаан хоёр бол иймэрхүү жижигхэн зүйл дээр л жоохон зөрдөг болохоос ерөнхийдөө тэр нарны аймгийн 9 гарагийг тайлбарлах энэ нь ерөнхийдөө адилхан байдаг шүү. За тэгэхээр ингээд 9 жил буюу 18 жилийн өмнө болсон үйл явдлуудыг бас эргэж хараад нэгтлээ шинжилээд ямар алдаад байж юу эсвэл алдаа биш юм а гэхэд та тэндээс ямар туршлага хөрвүүлж вэ гэдгийг үзчихэд эргцүүлж бодоход цай үе гэсэн байна. За энэ хүрээд засны ордны ерөнхий төлөвийг өндөрлөе. За ингээд дараа уулзъя. Баяр таа.